бүх хүний хүчин зүтгэл, багийн ажил хамтын нэг зорилгын төлөө хэлбэрлэлтгүй ёсны үр дүн бол өнөөдөр Апо компани жилдээ Монгол улсынхаа төсөвт нэг 400 гаруй тэрбум төгрөгийн татварыг төлөө явж байгаа. 2500 шууд ажлын байрыг хангаж байна. Бидэнтэй хамтын ажиллагаатай нэг 10 гаруй мянган компаниуд хамтын ажиллагаа шууд хийж явж байна. Нийтдээ өдөр тутам бизнесийн харилцаанд байж байгаа 200 гаруй мянган ажилтны албаагчид ажиллаж байгаа. Тэгээ энэ үнц нь бол яалчгүй бүгдийнх нь үнц нь байж байгаа. Тэр дундаа гэвэл та бүхэн мэдж байгаа Апо хувьцат компани үнэт зүйл, эрхэм зорилго, алсын хараа шинжлэгцэн. Тэгэхээр энэ юу вэ гэсэн утгатай вэ гэхлээр бид нар бүхэлдээ хүний нөөцийн бодлого чиглэл стратеги бүхэлдээ бол өөрчлөгдөж байгаа. Ингэснээр бид бүхэн Апо хувьцат компани ирээдүг илүү баталгаатай, ур чадварын хувьд нэлээд өндөр чадамжтай дэлхийн хэмжээнд хүрэх гэсэн томоохон зорилтуудыг бол авч хэрэгжүүлж байна. Апо компани хүрээнд хийгдэж буй бүхий л санаа санаачлагыг бодит болгогч 2500 гаруй ажилчид компани хамгийн үнэт капитал. Тогтвортой хөгжлийн амин сүнс болсон ажилчдынхаа оюун ухаан ур чадварыг дээшлүүлэх, тэднийг сэтгэл ханамжтай ажиллах орчин нөхцлөөр хангахын тулд Апо компани хүн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн ажилладаг. Ажилтнуудаа амар боддог, тэр нь амар таалагддаг. Таалагдах зүйл ажлын орчин таалагддаг. Пив нэг гоё ш та. Нэр хүндэх юм уу? Нэр хүндэл амар гоё. Тэгээд чанар байна. Нэгдүгээр хамт олон. Хоёрдугаар уян хатан байдал. Гуравдугаар бүх талын үйл ажиллагаа юм. Уух сарын зохистой хэрэглээг түгээд их таалагддаг. Хамт олон тэгээд ажилтнаа тэмцсэн сургалтын бодлогод нь таалагддаг. Сурч хөгжих боломжоор хангаж өгдөг нь маш их таалагддаг. Өсөж дэвших боломжтой. Хүмүүстэй хөгжих дэвшгэд үргэлж өөдөө тэгээд хүн болгон ажилдаа дуртай идэгтэл бахархдаг та. Бид хэрэглэгчтэй чанартай бүтээгдэхүүнийг түгээдэг. Хамт олонны уур ажиллагаанд ажиллаж байгаа орчин нөхцөл ажлын хамт олон нэр нь гоё. Манай компани хамгийн гоё зүйл бол ажилтныхаа эрүүл мэндэд маш сайн анхаардаг. Тэр бол маш үнцэнтэй бөгөөд маш гоё. Ажилтнуудаа урамшуулдаг нь таалагддаг. Хүмүүсээ байнга дэмжиж, сургалцах боломжийг олгож байна. Одоо чинь яг энэ бодит шиг юм залуучуудаа дэмжиж, үргэлж өгөөд ингээд бодиолын лиг маань явж байна. Өмнө сакс маань яваад дууссан. Одоо ингээд явж байна. Цаг үргэлж хүмүүстэй боломжийг олгоод зөв соёлтой хүмүүсээ байнга сургаж хөгжүүлдэг нь хамгийн давуу талтай. Тасралтгүй шинийг ирэл хийлж, хуваалцаж, суралцаж, турших орчин бүхий Апо компани. Таних ирэмэлзэл гэдэг бол үнэхээр хүний хувьд бол хамгийн их мэдрэмжтэй байх, хөгжлийн их үндэс гэж бодож үнэт зүйлс зарчим дээр бид нар оруулж өгсөн. Хэрвээ бид өөрхгөр бүр, ажилчин бүр, харилцагч бүр яг энэ зан чанар дадал хэвшлийг авч явж чадах юм бол бид нар энэ дэлхий дээр Монгол хүний оюун ухаан, ур чадварын гондрог байж бас чадна гэж үзэж байна. Шингэн үндэсний салбарын гол тоглогч Апо компани ажилчид бүхий л цаг үеийн туршид олон улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ур чадвараа дээшлүүлдэг байсан нь түүхэнд илхэн байдаг. 100 жилийн тэртээ үйлдвэрийн суурийг тавьсан ажилчдыг Чех улсын мэргэжилтнүүд сургаж дадлагжуулж байснаас эхлээд үйлдвэрлэл өргөжин тэлэх бүртээ энэ үйл ажиллагаа тасраагүй юм. Харин дэлхийн топ үйлдвэрлэгч Heineken компани туршлагыг бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсон 2017 оноос эхлэн Апо компани ажилчид олон улсын Heineken-ийн төв үйлдвэрүүдэд очиж ажиллах, туршлага судлах боломжууд нэгдсэн нь эргээд дотооддоо салбарын экспертүүдийг бэлдэх суурь болсон билээ. Үйлдвэрлэл худалдааны чиглэлээр бид нар үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн энэний цаана бид нар салбар болгоны экспертүүдийг бэлдэж гин, бойжуулж гин, чадахжуулж гин гэж харж байна. Ийм учраас бүх цаг үед техник технологи хөгждөг шиг Апо компани боловсон хүчин, бүтээмжийн чадвар, залуучуудын оролцоо, сан санаачлал бол хөгжиж ирсэн өнөөдрийг хүрч байна.
Энэ цаашаа ч гэсэн хэдэн зуун жил үргэлжлэнэ гэж бодож байна. Манай компанид маш олон тухайн мэрэгчлэрээ туршлагатай юм хүмүүс ингээд ажиллаж идэг гэсэн. Тэгэхээр компани дотор ингээд та ингээд зүгээр ажиллаа хийнгээ энэ дотоод өөрхийн мэрэгчлэрээ туршлагатай хүмүүсээс бие биенээсээ суралцах боломж бол маш өндөр соёлтой ийм компани гэж хэлж болно. Би олон улсад ажиллаж байсан. Европт нэлээд хугацаанд ажилласан. Африкт ажиллаж байсан. Одоо энд ажиллаж байна. Тиймээс ч би харьцуулалт хийж чадна. Миний харж мэдэрсэн үнэхээр таалагдж байгаа Апу компанийн соёл бол хүмүүс хийж байгаа зүйлээ үнэхээр хүсэл тэмүүлэлтэйгээр хийдэг явдал. Үүнээс гадна бүхий шатнд ажилтнуудад шаардлагатай сургалт хөтөлбөрүүдийг санал болгож, тогтмол суралцах орчинг нээлттэй байлгах нь компанийн үйл ажиллагааны нэг хэсэг болон тогтсон байдаг. Энэ хүрээнд ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, өөрийгөө таньж нээх, зорилгоо зөв тодорхойлох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор компани ажилчдын оролцоотой Апу Академи, Leaders Mindset гэх мэт олон зорилттой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн чанаржуулсаар ирсэн юм. Компанийн цаашдаа шинэ мэдлэг, шинэ ур чадварыг тасралтгүй эрэлхийлэхийн төлөө энэ асуудлыг маш чухлаар харж урдаа тавьсан гэсэн үг. Ер нь бол тэгэхээр мэдээж энэ үнэт зүйл рүүгээ чиглэсэн маш олон ажлуудыг бол компани өдөртөн зохион байгуулж хэрэгжүүлж байгаа. За энэ дотроос жишээ дурдах юм бол бид нар Апу Академиг яаж болохоор Апу Академийн дотор ингээд чиг үүрэг болгон ингээд мэрэгчлэрээ өөрсдийн академиг ингээд бий болгоод түүгээрээ дамжуулаад мэрэгжлийн ур чадвараа тасралтгүйгээр ингээд сайжруулах боломжийг олгодог. Эхний багш бэлтгэгтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөрөөс хойшоо манай Апу Академийн багш нар маань өөрсдөө нэг сургагч багш бэлтгэх хөтөлбөрөө өвлөн авч үлдээд цаашдын чиг үүргийн академийн болон Апу Академийн багш нарынхаа сургагч багшийг өөрсдөө бол бэлтэж байгаа. За мөн сүүлийн жилүүдэд бид бол олон улсын шилдэг туршлагаас бол маш их суралцаад тасралтгүй хөгжөө явж байна. За энэ дээр мөн адил жишээ дурдах юм бол бид олон улсын corporate DNA байгууллагыг бол дурдж болохоор байна. За эндээс бид юу сурч ийнэ гэдэг бид нар хэрхэн өндөр бүтээмжтэй багийг бий болгох вэ? За өөрийгөө болоод энэ бизнесийг хэрхэн үр дүнтэй, оновчтой удирдах вэ гэдэг мэддэг чадварыг бол бид эндээс суралцж байна. За мөн Апу компани бол энэ салбартаа ингээд тэргүүлэгч, манлайлагчийн үрийг бол үргэлж ингээд гүйцэтгэж идэг компани. Тийм учраас бидний хувьд манлайлагчийн хамгийн чухал чадвар бол шаардлагатай ур чадвар бол манлайлалын ур чадвар харж байгаа. 100 жилийн айтайгаа зэрэгцээд Апу компани бүгшний удирдлагуудад тавигдах ур чадрын матрицыг баталсан. Энэ маань юу гэж байгаа гэхээр бид нар яг ур чадрын хувьд, манлайлалын хувьд бид нар хэнийг манлайлах шиж үзэх вэ гэдэг шаардлага илүү тодорхой болгосон гэсэн. Бид нийт 2500 ажилтнтай. 2500 ажилтныг 460 орчим захирлуудын дундчны анхан шатны гэдэг удирдлагын багийнхан хамтран удирддаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн маань оролцоо байгууллагын өсөлт хөгжилтэй салшгүй холбоотой учраас энэ удирдлагын баагаа тасралтгүй чадахжуулах гэдэг маань бидний нийгэм тэргүүний анхаарах ёстой ажил болоод байна. Leaders Mindset буюу удирдагчийн сэтгэлгээ гэдэг энэ хөтөлбөрийг бид олон улсын ORP институтээс албан ёсны эрхтэйгээр яг тэр манлайлалын цогц хөтөлбөрийг нь аваад тэгээд Апу Group компани хэмжээнд нийт удирдлагуудад хүргэсэн байна. Манлайлах ур чадрын хүрээндтэй хүн баг удирддаг энэ ажилтны зайлшгүй мэдсэн байх тэр мэдлэгийг цогц системтэйгээр агуулсан байснараа энэ хөтөлбөр нь бол маш онцлог юм. За өөрөөр хэлэх юм бол манлайлах ур чадрын талаар хамтдаа нэг ойлголттой, нэг хүлээлттэй болж чадсанараа онцлог байсан гэсэн. Ажилчдын ур чадвараас гадна Апу компани мянган харилцагчдынхаа өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, цаашлаад нийгэмд хэрэглээний соёлыг түгээх зорилгоор үе шаттай олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Ажиллаж байгаа салбар маань ялцчгүй food and beverage салбар гэж ярьдаг. Тэгэхээр энэ салбар өөрөө өгөх өгөөж нь сурах зүйл маш ихтэй салбар гэж би хувьдаа боддог. Энэ салбарыг дагаад өшөө олон тэнд индустринууд бий болчихдог. Ингээд зочлох үйлчилгээний салбар, арт, entertainment салбар, урлаг уран сайхан гэдээ тооцох юм бол ардаа маш олон юм дагуул салбаруудыг давхар хөгжүүлээд явж байгаа. Тэгээ энэний ард байгаа хамгийн гоё том философи юу гэдэг гэхээр зөв зохистой хэрэглээл гэсэн үг. Зөв зохистой хэрэглээ, түүнийгээ сурталчлан таниулах гэдэг маш том гоё хэрэглээний соёлын философи ард нь уршиж идэг. Тэгэхээр энэ маань өөрөө
салбар гэхээсээ илүү нийгэмд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж одоо бодож байна. Дэлхийн брэндүүдийг бол Монголда дэлхийн стандартын дагуу шаардлагын дагуу үйлдвэрлэж ирсэн. Тэгэхээр энэний хүрээнд эргүүлээд тэр стандартыг дагсан хэрэглээ үүсгэх соёлыг нэвтрүүлсэн байх шаардлагатай. Тэгэхээр бас яг хамгийн ихний жишээс авах юм бол бид хэд одоо Oktoberfest баярыг ерөөхдөө бол ер нь хийсээр ирсэн. Одоо сүүлийн жилүүдэд бол зөвхөн Апо компани маань хийдэг биш, харилцагч нар маань өөрсдөө хийдэг, хэрэглэгчнэр маань энийг харилцагчаасаа нэхэж ерөөхдөө одоо ингэж энэ баярыг ер нь өргөн цар өрөөтэй тэмдэглэдэг болсон ийм шинж. Хоёрдугаарт одоо энэ коктейл буюу холимог ундаа тийм ээ. Альва бүтээгдэхүүний таашааж уух одоо тэр хийж байгаа хүнийхээ ур чадвар одоо бартендер ур чадрыг гаргах, бүрэн ашиглах, хөгжүүлэхийн тулд бас бид хэд бол сүүлийн жилүүдэд маш их одоо эрчимтэйгээр Negroni, Campari Club Mongolia, Campari-гийн одоо Итали дахь олон улсын бартендерийн тэмцээнд Монголоос одоо төрүүлсэн бартендерийг сонгон явуулах гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бас зах зээл дээр энэ коктейлийн соёл дээр бол айгүй хүчтэй анхаарч энэ дээр үйл ажиллагаанууд явуулсан. Өдгөө бас коктейлийн соёл маань бас нэлээд сайхан дийлгэрсэн. Манай бартендерүүд маань бас олон улс зөвшөөрөх хэмжээний тийм ээ гадаад оронд очиод тухайн баарны ард одоо гест бартендер байдлаар ажиллах хэмжээний ерөөдөө бас ийм ариун туршлагууд авахт нь бидэд бас нөлөөсөн юм болов уу гэж боддог. Уламжлалаа хүндэлж шинийг бүтээх тэмүүллийн эзэн Апо компани. Бид нар бүтээлч байх, инновацлог бай, үргэлж шинийг мэдрэмтгий хийдэг бай. Гэхдээ уламжлал дээрээ үндэслэж шинийг хийдэг бай гэж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн үнц нь бол зөвхөн өнөөдрийн бидний үнц нь үр дүн гэхээс илүүтэйгээр бидний ахмад үе, бидний үеийн одоо удирдлага хамт олонны хийсэн энэ гайхамшигтай брэндүүдийг цааш нь бид нар сайжруулж, хөгжүүлж дараа үедээ өгөх энэ ойлголт байж. Тасралтгүй хөвсөн өөрчлөгдөж буй энэ цаг үед өнгөрсөн үеэсээ суралцаж, ирээдүйг цаг алдалгүй тодорхойлж, одоо үеийг мэдэрч хөл нийлүүлэн алхаж ирснийг Апо компани 100 жилийн түүх танд харуулна. Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан үе үеийн ажилчдын ололт амжилт хөдөлмөр зүтгэлээр өнөөдрийн Апо компани хөгжил болоод байгууллагын соёл тодорхойлогдож байгаа билээ. Энэ байгууллагч яг үндэ амжилттай явж байгаа нэг томоохон зүйл өөрөө систем тогтолцоо байхгүй. Энэ систем тогтолцоо бол маш сайн. Тэр учраас бид нараас энэ зөвлөлүүдээр энэ бидний инновац хийх боломжуудыг бол бий болгосон. Тэгэхээр яалтчгүй бидний өмнө байсан мундаг одоо удирдагчид, технологич нар, инженерүүд, удирдагч нар те энэ бүгд хүмүүсийн бол гавьяа бол байгаа. Апогийн нэг сайхан зарчим бий. Уламжлалаа хүндгэж урьдчилан дэвжиж хөгжөө гэсэн зарчим байдаг. Энэ бол манай залуучуудын бас ухаан бүхэнд байдаг. Уламжлалгүйгээр урагшаа явахгүй. Өнгөрсөн одоо ирээдүйг урагшаа явахгүй гээд хамтаа хүндэлдэг. Энэ бол ер нь энэ альч Монгол хүнд байхаар энэ буян шингэсэн сайхан уламжлал. Апо компани ерөөсөө үүсэн байгуулагдсанаас хойш л шинийг хийдэг, шинэ технологиг нэвтрүүлэх гэж оролддог ийм л компани байсан. Тэр 2000 оны эхээр одоо Апо компаниг бас тухайн цаг үед удирдах гэсэн манай Батхуу агсан жишээлбэл коктейл гэдэг брэнд бол өнөөдрийн бид нар гаргаж байгаа брэнд өнөөдрийн хэд биш байхгүй. Тэр 20 жилийн өмнө хийгдэж зах зээл дээр туршигдж байсан юм. Тэгээ үзэхлээр ер нь түүхэн цаг үед бүхий л удирдлага хамт олон өөрсдийнхөө тухайн цагт амжилтыг гаргаж маш олон юмнуудыг санаачилж хамтаа юм хийсэн байдаг. Тэгээд энэ үеийн захирал, үеийн бодлого хэрэгжүүлэлт бас арай өөр санагддаг. Тухайлбал 95 онд Монгол улс ажийн 5-д шилжсэн байдаг. Апо жил гарны өмнө шилжсэн байдаг. Юусэн байгаас манайх ч одоо ингэж яасан шүү дээ. 74 оноос архиан экспортод гаргаж ирсэн. Архиныхаа одоо тэр эргэн бөглөөтэй шил та нар экспорт архич мэдэн дээ. Эргэн бөглөөтэй шилээг Орос захиалаад Орос сайхан одоо хамтарсан үйлдвэрээс тэрлүү захиалаад хаягийг Герман захиалаад эргэн бөглөөг Англи захиалж ил. Ингэж гурван одоо улсаас тэрийг иж үрдэн болгож ээж экспортын архи гэдгийг хийж Герман, Болгар, сүүлд нь бидний чинь Итали, Францад гаргаж байсан.
Шингэн үндэсний салбарын уламжлалт идэ ундаг инновац шингээн үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлэх томоохон төслүүдэд Апу компани хөрөнгө оруулалтаа тэлж байна. Эдгээр төслүүд нь Монголын уламжлалт хүнсний соёлыг дэлхийд таниулах, ирээдүйн хойчтой өвлүүлэн үлдээх томоохон агуулгыг өөртөө шингээж байгаа билээ. Дэлхийд дээр ер нь өөрийн гэсэн брендийг, өөрийн үндэсний онцлогийг гаргасан хэдхэн юу тэгээ нэг нь бол жишээлбэл сойжууч гэдэг юм уу одоо сүүнээс гаргаж авсан сархад гэдэг юу бол зөвхөн монголчуудад Монголд ийм уламжлалт ойлголт хэдэн мянган жилийн түүхтэй ийм ойлголт байдаг. Тэгэхээр шивүүдэрийн брэнд бол зөвхөн монголчуудаа гэхээс илүүтэйгээр монголчууд маань бид бас ирээдүйд дэлхийн зах зээл дээр гарахын тулд бас түгээмэл брэнд гэхээс илүүтэй бусдаас яаж онцлогтой брендийг олон улсын болохгүй гэдэгт гаргаж ирж байгаа бас нэлээд том амбиц дотроо агуулж байгаа ийм төсөл байгаа. Чин хүсэл бол бид нар бүх цаг үед байсан цагаан эдэний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг орчин үед шинээр дахин гаргах хүсэл байна. Бидний өвөг дээдс ойролцоогоор 2-3 мянган төрлийн цагаан эдэ хэрэгжилж исэн байна. Өнөөдөр бид нар хэрэгжилж байгаа цагаан эдэгээ тоолоод үзвэл 20-30 ч хүрэхэд эргэлзээтэй байгаа тийм үү. Тэгэхээр бид үе үеийн ухсаатнуудын уламжлалт одоо тэр нүүдэлч ард түмний хийжсэн цагаан эдэг тэр дундаа одоо сарлагын бүтээгдэхүүнүүдийг бол зах зээл дээр гаргаад эхний 9 төрлийн бүтээгдэхүүнийг гаргаад амжилттай ажиллаж байна. Энэ ч утгаараа орон нутагт эдийн засгийн дэвшлиг бий болгох, уламжлалт хэр үйлдвэрлэл, хэр соёлд нэвтрүүлэх ёстой, шинэ технологиг нэвтрүүлэх ийм чиглэлийн ажлууд дээр Апу Dairy компани хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна. Чанарыг эрхэмлэж, ялалтын сэтгэлгээгээр урагшлах Апу компани. Зуун дамжсан түүхтэй компани залгамж халаа, стандарт, технологийн нэгдмэл ойлголт нь бүтээгдэхүүний чанар үн цэнийг тодорхойлно. Харин гинжин хэлхээг компани ажилчдын тогтвор суурьшилтай, үнэнч байдал тасралтгүй үргэлжлүүлэн авч явж байна. Компани хэмжээнд манай компани дундаж ажилласан жил 8 жил. Тэгэхээр энэ бол би нэг тийм бага тоо гэж бодохгүй. Тарцсангой сүүлийн компаниудад маш өндөр тооны эргэцтэй байдаг те. Тэгэхээр манай компанийн хувьд 2 их сургуульд төгсөх хэмжээний боловсролыг бол ингээд дундаж 8 жилээр аваад явдаг гэж хэлж болно. Апу хувьцат компанид 5 үе дамжиж ажилласан байна. Тогтвор суурьшилтай ажилтны одоо нэг жишээ нь одоо би юм да. 45 жил компанид зүтгэсэн. Ийм олон 10 залуучууд, олон 10 хүн бий. 100 жилийн түүхтэй бизнес тухайн үеийнхээ нийгмийн бүхий л асуудлыг даван туулах нь гарцаагүй. Энэ бүх хугацаанд боломжийг чангатхан асуудал бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг олох ялалтын сэтгэлгээ Апу компани хамт олонны соёлд тогтож чаджээ. Бид нар бол яалтчгүй одоо амт уралдаг хүмүүс яг энэ шингэн үндэсний зах зээлээр нь харах юм бол бид нар яг энэ хэрэглээний чиг хандлага, амьдралын хэм маяг, хэмнэл одоо өнгөрсөн 5, 10, 15 жилийн өмнөхтэй харьцуулахад маш өөр болж байна л да хэрэглээний чиг хандлага. Тэгэхээр энийгээ дагаад бүтээгдэхүүн маань ч гэсэн хувьсан өөрчлөгдөж байна. Аль болох маш инновацлог тийм шийдлүүдийг одоо бидээ бүтээсэн ийм бүтээгдэхүүнүүд ер нь бол энэ зах зээл дээр гарч ирж байна. Тэгэхээр энэ болгоны хойноос л бид нэр сурахыг эрмэлзэж явж байгаа, сураадж явж байгаа. Тэгэхээр энэ бүгдээ юу одоо хэн бий болгож байгаа гэхээр хүн бий болгож байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүний ард мэдлэг, ур чадвар гэдэг зүйл байнга дагалдаж явж байгаа. Апу компанийн хувьд бол олон жилийн хугацаанд амжилттайгаар ажиллахад зах зээлийн тогтворгүй байдал, өрсөлдөөний хурц байдал, хэрэглээний соёлын шилжилт гэх маш олон асуудал бэрхшээлтэй тулгарч ирсэн.
энэ болгон дээр ингээд баг маань ингээ хамтдаа те энэ асуудлыг шийдэхэд боломж байгаа гэдэгт итгээд те итгэл дээр тулгуурсан тэр асуудалтай биш тэр шийдэл боломжид дээр тулгуурлаж энэ асуудлуудын ард гарсан гэсэн үг те. Тэгээ энэ асуудлуудын ард гарах болгонд бид нар яадаг вэ гэхээр бидний энэ асуудлыг давах тийм ур чадвар маань үргэлж одоо сайжраад үргэлж тийм скил ап болоод тэгээд багийн тэ асуудалд хандах тэр айдсын одоо бүс гэж байдаг да. Тэр бүс маань буураа те цаашлаад бүр ингээ хөгжөөд аливаа асуудал ямар ч асуудлыг бол ингээд давж чадах юм байна гэдэг мэтгэл хүртэл төрдөг гэсэн үг. Бүх цаг үед бол Апо компани хамт олон бол хизээч зогсолтгүй тэр дундаа одоо тав тухыг харахгүйгээр шинэ хөгжилд эр зоригтойгоор орж исэн. Тэгэхээр эр зоригтой санаачлагуудыг гаргаад ард нь гарах хамт олонны хүч бол маш чухал. Тэгэхээр ийм соёлыг одоо өөрийн үнд зүйлээ болгож чадсан компани. Би ийм өв соёлыг тээж чаддаг, ийм өв соёлыг одоо дотроо бүтээж чадсан ийм цөөхөн компани нэг гэж бол итгэлтэй байна. Хүн байхыг чухалчилж, сайн сайхныг түгээгч Апо компани. Аливаа бизнес, аливаа хөрөнгө оруулалт өөрөө хүнлэг байх ёстой. Хүний төлөө, энэ хамт олонныхоо төлөө, харилцагчийн төлөө гэд бидний харилцаж байгаа бүх хүн бол хүнтэй холбоотой учраас бидний үүрэг болгон хүнлэг байж, шийдвэр болгон хүнлэг байж, энэ маань утга учиртай болно. Апо компани ажилчдынхаа таатай ажиллах орчин бий болгох зорилгоор уян хатан цагийн хуваар олон талд ялгаатай байдлыг хүндлэх гэх мэт хүн төвт байдлыг дээдэлсэн олон чухал санаачлагуудын анхдагч байсаар ирсэн юм. Энэ жилийн бас нэг онцлог нэг зүйл гэх юм бол бид бүх ажлын байрууд дээр ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллах боломжтой вэ гэдэг судалгааг бол Монгол улсад анх удаа хийлгэсэн байгаа. Тэгэхээр одоо жишээ нь магадгүй хүний нөөцийн менежер байрлаа гэдэг би ямар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийг ажилуулж болох юм. Гэхдээ бид нар ямар нэгэн нөгөө тохируулах гэж ярьж байгаа. Ямар тохируулгуудыг бид нар чинь хийж өгснөөрөө тухайн ажлын байран дээр бид нар хөгжлийн бэрхшээлтэй одоо иргэдийг авч ажилуулах вэ гэдэг бүх ажлын байрууд дээр бид нар судалгаанууд хийчихсэн. За тэгээд энэ жилээс бид нар сонгож ажлын байруудыг тохируулгуудыг хийснээрээ дагаас хөөс гэлтгүй бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ер нь нэлээд хөдөлмөрийн харилцаанд татаж оролцуулах томоохон зорилгыг тавьсан байгаа. Энэ мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орно. Гэхдээ бид нар нийгмийн хариуцлага учраас энэ дээр бас энэ жил бас нэлээдгүй ажлуудыг хийгээд хийсэн. Тэгээ цаашдаа одоо акшн план буюу төлөвлөгөөний ажилдаа ингээд ороод явж байгаа. Юу гэдэг бид нар ингээд дулаахан орчинд суугаад сайхан тавтаа тухтаа одоо сандал дээр суугаад гэдэг нь бас нэг татаа орчныг бас илэрхийлэхгүй. Энэ хүртээмжийн асуудлыг бас ярьж байгаа. Ажлын одоо манай компанид одоо ямар ч төрлийн олон талт ялгаатай байдал гэсэн бас ойлголт ороод ирж байгаа юм дээр. Аж төвчний ажилтан ажилласан тийм хөгжлийн бэрхшээлтэй ажилтан эсвэл төр одоо хөгжлийн одоо хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан эсвэл хамдын хөдөлмөр гэдэг ч юм энэ ойлголтууд энгийн ажилтнч бүх хүнд хамаарсан хүртээмжийг бий болгох гэдэг юм бас ажлуудыг бид нар шатараатаар хийж байна. Ажлын байруудыг үнэлж байгаа одоо энэ ажлын байранд бид нар ямар ажилтан ажиллах боломжтой вэ? Энэ ажлын байрыг одоо бид нар олон талт ялгаатай байдлыг хөндлөөд ямар ч хүн одоо ажил хөдөлмөр эхлэх боломжийг нь хангана гэдэг ажлын байрын хүртээмжүүдийг бид нар 2022 оноос эхлээд одоо шатдараалан хэрэгжүүлээд бид нар энэ жил буюу 2024 онд эрчимтэйгээр ажлын байрыг үнэлэх ажлуудыг хийж төслийг хийж амжилттайгаар дуслаа. Хүн нийгэм ба их дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулж байгальд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг алхам бүртээ багасгаж гэрэл ирээдүг хамтдаа цогцлоож буй Апо компани хамт олон Монгол органик брендийг дэлхийд таниулах зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийд танигдах эрхэм монгол хүмүүний оюун чадвар, ур ухаан, шинжлэл, доктортой хөгжлийн ундрах байх Апо компани. Компани үргэлж өөдөө өсөн дэвчгэн ажилчдын ажил амьдралын тэнцвэртэй байдлаас шууд хамааралтайг Апо компани ухамсарласаар ирсэн. Үн төвтэй компани гишүүн бүрийн эрүүл мэнд, ирээдүйн амьдралыг илүү баталгаатай болгох томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгсөөр байна.
эрүүл ажилтнаас бүтээмж өндөр байна. Тэгэхээр бид нар well-being буюу тухайн ажилчдын одоо эрүүл мэндийн байдалд анхаарах хэрэгтэй байна. Гэхдээ бид нар ганцхан эрүүл мэндийн байдлыг бол хязгаарлаагүй. Нэгдүгээр бид нар mental well-being тийм сэтгэл санааны сайхан байдал. Хоёрдугаар physical буюу бие махбодын сайхан байдал. Social буюу нийгмийн. За тэгээд мэрэгжлийн ч гэдэг юм уу тийм энэ дөрвөн well-being өөрөө тэнцвэртэйгээр удирдагдчихэж компани өөрөө зөв чиглэл рүү явах юм байна гэдэг ихний том явдлыг гаргаж ирсэн. За тэн дээр болохоор Апо компани болохоор Апо Life хөтөлбөрийг бид нар амжилттай хэрэгжүүлээд явж байна. Ажил амьдралын баланс гэдэг энэ дээр бас маш том ойлголтуудыг бас нэгтгэж харж байгаа гэсэн үг. Нөгөө урд нь зөвхөн ажиллаад бай гэдэг ийм одоо майндтай байсан бол та ажиллахдаа эрүүл байгаарай. Ажиллахдаа гэр бүлдээ одоо цаг зарцуулаарай. Гэр бүлдээ одоо сайн сайхан байгаарай. Юмдаа одоо ажилдаа хийж байгаа ажилдаа мэрэгчлээ хайртай дуртай хийж байгаарай ч гэх юм уу тийм. Маш олон утга агуулгыг одоо ингээд агуулсан том концепц одоо нэвтрүүлсэн. Апо компани ажилтнуудынхаа шин санаа бүтээлч байдлыг нэмэгдүүлэн хамт олонны хоорондын уялдаа холбоог сайжруулах хүрээнд Hobbies Club, Хамаг Монгол урлагийн наадам, Апо Лиг зэрэг урлаг спортын олон хөтөлбөр арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм. Намайг компанид нэрсгээр бол архивны төв үйлдвэрт байхээ орсон цагаас хойш тухайн үйлдвэрт одоо урлагийн авьяастай залуус өөрсдийнхөө идэвхжээр янз бүрийн дугуйлан байгуулдаг байсан. За тэгээд урлагийн тоглолтууд одоо энэ ойрын хавийн одоо газруудаар явж тоглодог. Жишээлбэл одоо амралтуудаар явж тоглодог. Интервэх жишээтэй. Энэ уламжил улам хөгжсөөр хагаад боргийн хамтлагийг үүсгэн байгуулах үндэс нь болсон. Бидний нэг ажигласан зүйл 2400 хүний нэг дор аваачаад ингээд гой бие биентэй уулзлаад учруулад ингээд бас учир утгаталтай нэг өөрөөсөө таньдаг хүмүүстэйгээл ингээд бид нар ийм сошиал буюу танилцах бие биентэйгээ нэтворкинг хийх ур чадвар монголчуудад аягүй сул байдаг тийм. Тэгэхээр бид бүхэн тэрийг харгалзаж үзээд яг хоббид суурилсан ийм одоо engagement хөтөлбөрүүдийг санаачлах гарч ирж байгаа юм. Анх 2015 онд клубүүд авах байгууллагад шууд мэдрэгдсэн л дээ. Нэг жилийн хугацаанд дотор. Одоо би жишээ нь тухайн үед ундаг дугуйны клубүүдийг анх хариуцж авсан. Тэгээд тэрийг Extreme Sports Club болгож өргөжүүлээд тэгэхэд би өөрийн таньдаггүй баг 200 хүнтэй танилцж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр эдтэйгээ найзлаад, хамт аялаад одоо нэг идэвхжүүлэлтэй хийж штэ тий. Ундаг дугуйтай зугаалаад дараа нь сноубордоор бүгдээрээ хичээлээ. Айгуу тэмцэх гоё байсан. Ер нь бол 12 төрлийн буюу болж игэл аль болох олон хүнийг хамруулах боломжтой тийм сонирхлыг бид нар хаагацж үзэж байвсан. Жишээ нь Extreme Sports Club гэдэг нь тэр нь болохоор ундаг дугуй, сноуборд, өлийн болон зуны спортууд. За тэгээ зураг авалтын клуб. Тэр нь болохоор видео зураг авалтууд ээжтэй. Уулан дайвралт тийм ээ. Off-road club, comedy club, cooking club гэж бас байна. Хамаг Монгол гэдэг наадам болол одоо 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан. Энэ маань бас нэг талдаа ажилтнуудын маань мэдлэгийг тэлэх те. Дээрээс нь одоо өөр хоорондоо харилцан ойлголцыг сайжруулах. За тэгээд нөгөө нэг ярьж байгаа сэтгэл санааны сайн сайхан байдлыг асуудал руугаа одоо тий бас л уягдаад явчихж байгаа. Бие махбодын сайн сайхан байдал бол physical well-being тий. Тэрийг бол одоо бид нар Апо Олимп гэж 8 төрлийн спортын наадмаар болоод уламжлал болон зохион байгуулалтад одоо дараагийн бараг 15 жил бол яг энэ концепцийг авч явсан гэсэн. Ажилчдынхаа урлаг спортын сонирхлыг өдөөх нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээний дараагийн шат бол мэрэгжлийн тамирчид улсын чанартай томоохон тэмцээнүүдийг санхүүжүүлж дэмжих явдал билээ. Энэ хүрээнд Апо компани үндэсний спортын тамирчдыг дэмжих, багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулах томоохон ажлуудыг хийж байна. Ер нь бол их олон жилийн уламжлалтай спортын байгууллагатай хамтарч ажилласан. Би бол жишээ нь 2002 онд Апо компани тамирчин би тэмээ арга зүйч гэсэн ажлаа одоо 22 жил болж энэ хугацаанд үндэсний бүхий спортыг дэмжих. Тэрнээс хойш тэгээд
Бусдын үндэсний спортууд одоо гар шагаа, суурин хараваа гэх мэт хөл бүтэн үндэсний спортын багтай болсон байна. Тэрнээс гадна одоо хөл бөмбөгийн спортын хувьд бол FC Улаанбаатар гэсэн хөл бөмбөгийн багийг бас дэмжиж ажиллаж байна. Мөн сүүлийн үед бол SC Эпс гэсэн сагсан бөмбөгийн багтай болсон байгаа. Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээгээ бол SC Шанх гэсэн волейболын багтай болсон байгаа. Ингээд бүх багуудыг дэмжиж ажиллаж үндэсний спорт, Монголынхаа багийн спортуудад бол маш хэмжээний хөрөнгө хаяж Монгол улсад спортыг хөгжүүлэх мөн дээрээс нь одоо буудлага, жудо, чөлөө дүүх гэдэг спортын төлөвлөлтөд тамирчдын гадаад дотоод явах тамирчдын улаан тэмцээн оцгцаас бокс гэдэг ингээд спортын бас шигшээ өгдөө аваа тамирчин бас байж ажиллаж байгаа. Энэ тамирчдынхаа бас тэмцээн улааны зардал бүхээс уул хийх боломж олцоо нөхцөлөө хангаж ажилладаг. Таних ирмэлцэл, бүтээх чадвар, үнэн чанар, хүнлэг сэтгэлийг хослуулан Монгол брендийг бүтээх их үйлсэд үн цэнэ оруулж байгаа оруулсаар ирсэн хүн нэгбүр Апо компани үнэт баялаг билээ. Дэлхийд өрсөлдөх чадвартай бахархалт Монгол иргэн хүчирхэг хамт олноор бүтээгдсэн Апо компани